Батуйг золж аргал 2 гарч иж байгаа нөхцөлд нөгөө Norley-г гаргаж ирээд байгаа. За Рейли Росс сүүлийн 2 төгсөлийн сандлаас оролцсон баг шүү. Хийсэн хэлээд байгаа. Джонсон, Сумиозер. За Бажинам дор байралтаа ороод бөмбөгийг авах гад байна. Тэрээс сотхон жаргал бөмбөгийг авсан. Тэр жигээрээ Бажинамын эсрэг хатагтаад яваад орсон. Цогтын отхон жаргал тоглолтын онооны сэлгэлээ. Овчон хрууд Росс Дундын зэн довтлон самбардаад 2 оноо олж байна. Багийн 4 дахь оноо олсон. Слан дууцсан. Отхон жаргал бөмбөг өгсөн. Отхон жаргал шахаад явсан Содон Жамцын эсрэг довтлон онооштой олсон. Яалчгүй давуу талыг ашиглаж чадж байна. Отхон жаргалын хэвд тоглолтоос Пок. За доор үлдээсэн тожилд орж нэг давхиж өнгөрөөгөө довтлон амжилттай. За баярхуу төгөлдөрт дамжуултыг өгсөн. Төгөлдөр гоё төгсгөлийг хийсэн. Довтлон амжилттай. Энэ үлдээжтэй дарахын net багаас суралцах захиалжээ. хаанч болсон. Савраас бөмбөгийг шууд урагшаа хурдан довтлогоо ихлүүлсэн. Довтлогоо амжилттай. Батман дахь 2 оноо авсан. Бол мэдээж одоо үндэсний жишээ тоглосон. Тоглолтын нот мэдж байгаа. Идэрж авахлаа гэж бас томсч юм. Батманд 3 онооны довтлогоо оновчгүй 2 тогломжийг амжилттай үүсгэж чадсан. Norwell Stendag-ийг амжилттай боллоо. 2.15 оноо. 2 тоглолтын голоос дамжуулалтанд таслагдсан. Урагшааныг тоглож гүйсэн Азайгийн Батуйг 2 оноо авсан. Авцагаа дамжуултыг өгсөн бүлэг тайлбар руу хумжироод хөөргсөн довтлогын амжилттай. Эрхэн бэлгийн тоглолт 5 оноо авсан. 3 онооны довтлогын амжилтгүй болсон. 2 тогломжоор 2 оноог өсгөөр амжилт авч чадсан. Манай 12 тоо үзэгчтэй 2 оноо тоглолтын 2 дугаар үеийнхүү ихсэн 3 онооны довтлогын онооштой болсон. Батуйг 3 оноог амжилттай авч. Төгөлдөр загвар үлдээсэн өсгөөр хөөргөд явуулсан довтлогоо алсан ш. Norwell байл нэмээд төгчлээ. Урагшаа маш хурдтай довтлооны шийдэл Бокийн дараахан төгсгөл зэрэг. Онсон нэрүүд зөвхөлсгөлж удаг чихнэ. За эргэж хаад явсандаа байрлалын давуутай. Довтлогоо оновчгүй нэмсэн довтлогоо онооштой болсон. Пок 2 оноо авч ядлаа Баян 30 дахь оноо. Сумиозер урагшаа хурдан довтлогоо эхлүүлсэн. За довтлогын амжилттай. Авч хурдан дээрээс бодготой талбайг өгсөн. Дахиад арайд орсон хамгаалалт амжилттай боллоо. Гэхдээ 2 тогломжийг амжилттай үүсгэж чадсан Рейли Росс дундын зам довтлогоо онооштой болсон. Российн хамгийн гол зэвсэг шүү дээ. Нөгөө талд довтлогоо амжилттай болсон багийн 11 дахь оноо. Тун жаргал. Батуйг цагаа Рейли Росс хотын цай шидэлтийг гүйцэтгсэн. Рейли Росс. За их нээсэн. Дундын зэн довтлогоо онооштой болсон. Нэмэлтний шидэлтийг ханд нээсэн хийхэр боллоо. Жамсон дөрж. За гол бол бүгд дууцаар байгаа. 3 онооны довтлогоо онооштой болсон. Ахын найтын довтлоос иргсэн ч гэсэн. Дээрээс нь явж үзсэн Norwell байлийн аимшигтай нэгэн алд урагшаа Батманд 2 оноо авлаа. Сайн хамгаалт сайн довтлогоо амжилттай хийж чадлаа. За нээсэн. Найндер Марлон Джонсны довтлогоо алдаатай амжилттай болж байна. Дамжуултаас гоё ирлээ. Энэ 2 тулмжуур авсан оноо 12 тэг. Баярхуу 3-аас шидэлтэн амжилттай болсон. За шонхрууд 1 Цолбоо өөртөө зай гаргаад нэг илүү дамжуултаар содон чамжаас болчихжээ. Бэл төгсөх үедээ задар цаан зөөр мэдрээд ард үлдсэн. Сумиозер довтлогын амжилттай шүвч тоглолтыг зогсоолоо. За дамжуулт нь амжилтгүй болсон. 3 онооны довтлогоо онооштой болсон. Багийн 25 дахь оноо. Дахин найтаг мөнх золбоо задлаад өгсөн. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Дүлгөөн 3 оноог амжилттай авч чадлаа. Давуулж өгсөн Росс нэг дохиж аргалаад өөрийгөө гоё сулалсан анх холын цай шидэлтний амжилттай. Багийн за доош нөхсөн бөмбөг Norwell 2 тоглож ирсэн шахаад явсан довтлогоо онооштой болсон. Хамгаалалт нь болоод байгаа учраас довтлого мөрзөлбөө хамгаалж арлаа явсан довтлогоо онооштой болсон. Norwell эсрэг хөлийн урдаар 2 оноо авч байна. За маш гоё довтлого. За бөмбөгийг өөрөөр их удаацсан гоё дамжуултыг өгсөн. Содон Жамцын довтлогын амжилттай. Заслан аваад мөнх золбоо хөөргөд өгсөн бөмбөг довтлогын амжилттай болсон. Мөнх золбоо Содон Жамцсан ослол зүүндэрслээ ирсэн Батуйг дундын зай шидэлтэн нойж гол унсан. Аяхгүй санааны зүрэг. 2 тогломжийг ихтэй дэлгүүмээр үүсгэж чадсан мөнх золбоо довтлогоо онооштой болсон. Төж дөрж доошо Пэлт
Атгуулсан да Норвол Бэл Бажиними эсрэг солгоогоор төгсгөлийн амжилттай. Багийн 57 чонхруудын хувьд бол нурууны өндөр хэвээр. Бажиним шидэлтэн дээр үлдсэн да 3 оноо шидэлтэн амжилттай. Росс. За гоё татсан да. Хамгаалалт сайн болсон гэхдээ Россын шидэлт амжилттай болсноор 20-ын тоглолтын 3 дугаар 2 боломж дахин найтаг үүсгэж чадсан. Довтлоо оногтой болсон. Бэлгүн баяр. Өдөрлөг гартаа авсан. Намжуулт тожил дорж дээр. Довтлооны хугацаа дуусах төгсөн учраас шийдсэн шийдэлт нь оногтой болсон. Тожил дорж авсан онооны үзүүл төр мөн л хавчонхрууд илүү доошо дамжуулсан мөн бэлгүн баярын 2 оноо олсон. Росс зүүн дээр баруун үргээ довтлоо оногтой болсон. Асуудал алгаа энэ үед Масуутис 5 секунд дуусч байна. Дүлгөөн бөмбөг алдчихлаа. Тожил дөржин довтлоо амжилттай болсон багийн 65 орчим секундын хугацаа үлдсэн хөөргсөн довтлоо оновчгүй. 2 тогломжийг үүсгэж чадсан довтлоо оновчтой болсон. Покнор бол хоёрыг хоёулыг нь гаргаад ирэхээр Хавчонхрууд дамжуулалт нь эзэн дээрсэн. Тожил дөрж 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Багийн 76 дахь оноо Хавчонхруудын довтлоо хамгаалалт өнөөдөр үнэхээр гайхалтай байна. Мөг золбоо. За хамгаалалт сөлөгт үед нь довтлогоо гийсэн. Балжин ям довтлоо амжилттай байна. Дамжуулалт Норвол дээр ирсэн. Норвол Бэл. Биелийн довтлоо оногтой болсон. 2 оноо амжилттай авч чадлаа. Өнөөдрийн залуу хээрийн олон талтай болсон. Бажиним дээр ирсэн Поки эсрэг Бажиним довтлоо амжилттай. Солгоогоор гоё төгсгөл байлаа. Хамгаалалт амжилттай боллоо. Баяр хүү яваад орсон довтлогоо амжилттай. Мөхсөлбоо. Яраараа маш гоё төгсгөлийг хийлээ. Авраг довтлогоо байлаа. Харин л одоо бараг боломжтой доо. Мөхсөлбоогийн довтлого Майнерс маш сонирхолтой тоглолтыг тавханд өрөх болно. Дамжуулаад өгсөн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Жамсан дөрж өнөөдрийн шийдэл. Өнөөдөр харин Рохосын бүр одоо энэ тоглолтод алж байгаа анхны холын зэв шийдэл. Өмнөдөө гүйцэтгэлтэй байсан Сумья Азраа 2 оноо. 2 дахь боломжийг үүсгэлээ. Бод учрын эсрэг далсан довтлогоо амжилттай. Самбардаад 2 оноо авчихсан. Хэрэглэгчид тов чонхрууд 2 тоглож нийлээд 8 алдыг хийсэн байна. Жамсан дөржин 3 оноо шидэлцээгэрх өмж байна. Бага дөнгөж одоо 12 дахь тоглолтоо л орох хийж байгаа шиг юм. Тэгэхээр бод учрын 3 оноо шидэлт амжилттай болсон ерөөсөө. Амжилтгүй болсон 2 дахь боломжийг бэлгүн баяр үүсгэж байна. За тааш очир шидэлт амжилттай. Хавчонхрууд үлрэлийн 4 дахь ажлаа авч гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Харин дархан Юнайтед үлрэлийн ээлжид ялагдлаа. Амсч